За найруулагч нөгөө бичлэгээ өгдө. Хоёулаа нэг бичлэг үзчихэд ярилцлаганд орох уу? За болно. За. За энэ бичлэгийг 2012 оны бичлэг. Улсын хурлын гишүүн Хүрэлцэх та хоёрын зодооны бичлэг. За энэ бол миний хувьд бол нэг бахархаж яриад ах зүйл биш л дээ. За яа харахгүй одоо ийм зүйл болсон нүнэн. За тухайн үед бүх зүйл хоромхон зуур болоод өнгөрсөн л дөө. За би бол Хүрэлцэхийг цэргийн хүн. За асуудлыг бас хүчээр шийдэх ийм зүйл илүү давмгаалтын болов гэдэг ийм зүйл бодогдсон. За нөгөө талаар энэ бол бүхний нүдэн дээр ил болсон учраас хууль хяналтын байгууллага одоо хууль дүрм ёсныхаа дагуу хэрэг үүсгэж явсан байдаг. За Хүрэлцэх надаас уучлалт гуйсан. Би уучлалтыг хүлээж авсан. За тэгээд цагдаагийн байгууллага дээр шүүх дээр байгаа асуудал дээр би гомдол өгсөн. Бид хоёр гараараа барайл салсан. Өөр зүйл бол одоо би нэмж тайлбар хиймэргүй байна. Яагаад хиймэргүй вэ гэвэл одоо бидний өвн бол шийдэх асуудал асар их байна. Ирээдүг харах хэрэгтэй байна. Энэ бол одоо нэгэнт өнгөрсөн зүйл. Ер нь бол монголчууд бид бол альва нэгэн зүйлд бол өөрсдөө бол дүгнэлт хийж бас сурах хэрэгтэй. За Хүрэлцэгч хийсэн байх. Би ч бас өөртөө энэ асуудлын талаар бас бодож эргцүүлж ийсэн зүйл бий. За баярлалаа. Орой мэнд үзэгчдээ цензургүй яриа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхэлж байна. Манай өнөөдрийн зочноор Улсын хурлын гишүүн Баяр сайхан оролцож байна. Танд орой мэнд хүргье. За хоёулаа ямар ч байсан дими ч юм уу эвгүй ч юм уу асуултаа өнгөрөөчлөө. Тийм ээ. Тэгэхээр одоо өнөөдрийн яг энэ өдрүүдэд бол одоо Монгол Улсын ерөнхий сайд засгийн газрын бүтцийг одоо их хуралд танилцуулаад нэлээд дүүлэн шууган тариад байна л да. 3 яамны сайдыг лав цомгдохоор санал оруулж байгаа шиг байна. За энэ дээр та ямар байр суурьтай байгаа вэ? За Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдал 2012 оноос хойш ерөнхийдөө бол би дээрдэг гэж би өвдө боддог. За Монгол улсын шинжилтийн засгийн газар бол тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа. За үүний үр дүн бол эзэн 100 хөтөлбөр байгаа. За эзэн 100 хөтөлбөрийн хүрээнд олон ажил хийгдсэн. За бүгд одоо хэрэгжээд үр дүнгээ өгснө гэвэл би бол одоо бас онц сайн дүн бол тавихгүй. За нэг дундчил одоо дүн тавьмаар байгаа. Тийм. Тэгэхээр ямар ч тохиолдолд Монгол улсын их хурлын гишүүд за манай ардс намын бүлэг дээр ч ярьж байсан. Эзэн 100 хөтөлбөрт дүн тавинаа. За үүнийг ч одоо манай шинжилтийн засгийн газар бол дүн тавиасаа тавьцгаая гэдэг одоо зүйл ярьж байсан. Энэ бол зарчмын асуудал, энэ хийх ёстой асуудал. За Монгол улсын ерөнхий сайд хэд хоногийн өмнө нэлээд хоногийн өмнө бүтцийн өөрчлөлтийг оруулж ирсэн те. Тэгэхээр ерөнхийдөө бидний ярьж ирсэн эзэн 100 хөтөлбөр Монгол улсын шинжилтийн засгийн газарт энэ бүтцийн өөрчлөлтөөр хариуцлага тооцож байна гэж би хувьдаа харж байгаа. За тэгэхээр өнөөдрийн байдлаар өөртөө хариуцлага тооцож байгаа юм уу засгийн газар? Би хувьдаа тэгж дүгнж байгаа. За Монгол улсын ерөнхий сайд өөрийгөө энэ үйлдэлээ яаж тайлбарлах нь тэр хүний одоо өөрийн асуудал баг. Ерөнхийдөө бүтцийн өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага байгаа. Зарим одоо яамдын ажил бол үнэхээр одоо бас шүүмжлэл доголдол дагуулж байгаа. Тэгэхээр жишээ нь бол одоо эрчим хүчний яам байна. Эрчим хүчний яам дээр асар их одоо шүүмжлэл байдаг. Энэ одоо дээд бүтц энэ 5 дугаар сахилгаас таацсан асуудал одоо өдийг хүртэл одоо 3 дахь жилдээ эрүүл маргаантай явж байна. Гэх мэт одоо зүйлүүд бол миний хувьд бас хэлбэл хэлэхэр байна л да. Тэгэхээр хариуцлага засгийн газар өөртөө тооцож байгаа болов уу гэж би хувьдаа харж байгаа. За тэгээд гадна дотноос гэдэг асуудал дээр бол одоо бас нэлээд зүйл яригдж байна л да. Тэрүүн дээр бол би бас тодорхой тайлбар хийнэ. Нам дотроо хэр зөрчилтэй байгаа энэ асуудал. Өнөөдөр жишээ нь бүлгийн дарга Эрдэнэтийн ярьснаар бол одоо ерөнхий сайдын энэ бүтцийн өөрчлөлтийг бид нэр дэмжлээ гэсэн байна. Монгол Ардын нам болохоор бид нар дэмжихгүй арай өөр маягаар хийя гэсэн байна. За манай ардчсан нам бол нэг бусад намаас онцлог нь юу гэвэл нэг хэвэн цутгагдсан юм шиг тэр 28 гишүүн бүгдээрээ одоо нэг ижил ярихгүй шүү дээ. Миний хувьд бол би өнөөдөр бүлгийнхаа урал дээр бас байр суурь илэрхийлсэн.
За ямар байдлаар илэрхийлсэн бэ гэвэл ерөнхий сайдаа таны оруулж ирж байгаа зүйл бол бас болж байна. 6 яамыг 3 болгоод нэгтгэж ер нь олон яамыг нэгтгэж जैन те. За нэгтгэж оруулж ирэхдээ бас гүйцэд бол та энэ шинжилгээний чанартай, реформын чанартай бүтцийн өөрчлөлтөд оруулж ирч чадсангүй. Бусад одоо чиглэлийн одоо нэг чиглэлийн яамдууд байна. Нийгмийн хөгжлийн соёл боловсрол шинжилх ухааны эдгээр яамдыг та хэрвээ нэгдүүлэх юм бүтцтэй оруулаад ирсэн бол энэ нь одоо үнэхээр Монголын ард түмэнд бол ардчилсан нам шинжлэлийн засгийн газар шинжил хийж чадж байна гэж харагдахаар байсан. Нийгмийн хөтөлбөр хамгааллын яамыг Одоо манай Санж Мэтү сайд Эрдэнэ сайд хоёрын яам л да. нэгтгэж гэсэн байр суурьтай. Миний одоо хувийн байр суурь. Тэгэхээр та ардын намын байр суурьтай ижилхэн байна гэсэн үг байна. За ер нь бол одоо бүх зүйлийг одоо ардын намын сөрөг хүчин эдний ярьж байгаа одоо бид бол одоо эмзэглээд байж болохгүй. Нэгэн тал одоо ажил хэрэгч сандал тавьж байхад би бол одоо үүнийг бас буруу зүйл гэж ойлгохгүй. Таны өнөөдрийн хийсэн төрийн ордонд хийсэн мэдээлэл үеэр сэтгүүлч нар танаас асуусан байсан л да. Жишээ нь танаа Шонгор фракцаас одоо засгийн газар сайд хийж байгаа Эрдэнэ сайдыг эргүүлэн татах боломжтой юу гэж. За Эрдэнэ сайдыг эргүүлэн татах асуудал бол шинжлэлийн засгийн газар одоо төрийн 3 өндөрлөг өөрсдөө яг өнөөдрийн байдлаар эцсийн байрын дээр бүтц оруулж ирж байна гэж би ойлгож байгаа. За яг фракцийн хувьд асууж байлээ. Яг одоо Эрдэнэ сайд дээр ярих юм бол би шууд одоо Эрдэнэ сайд ийм алдаа гаргаж байна гэж бас хэлмээргүй байгаа. Яагаад гэвэл үнэхээр Эрдэнэ сайдын явуулж байгаа бодлого бол тэтгэврийн насныхаа манай ахмадууд нийт одоо хөдөлмөрийн насныханд бол яахаарахгүй хамгийн хүлээлттэй байсан олон чухал асуудлуудыг шийдэж өгсөн. Тэгэхээр бол хөдөлмөрийн яам бол Эрдэнэ сайдын яам бол одоо үйл ажиллагаагаа зөв явуулж гэнэ гэж би харж байгаа. Тэр зарим сэтгүүлч миний ярьсныг бол говьлсон байлээ л дээ. Би энэ өндөр ямар байр суурь хэлсэн бэ гэхээр Эрдэнэ сайдын яамн дээр Шонгор фракц ямар байр суурьтай байна вэ гэсэн. Би хариуд нь болохоор Шонгор фракц маань үндэсний эрх ашигт нийцэж чадах ямар ч шийдвэр гаргаж чадна гэдгээ л хэлсэн. Фракцаараа хоорондоо ярьсан гэсэн үг үү тэгэхээр? За мэдээж одоо бид бол цуглаад ярина. Тэгээ асуудлыг бол олон үнцгээс нь ярина. Манай одоо фракцыг их үгүйсгэл байдаг л да. Ардчилсан нам одоо олон фракцтай тэгэл одоо тэр хүндээ цуглаад одоо хор найруулж яана инээ тэрэгээд тийм асуудал биш шүү дээ. Бид бол үнэхээр улс орон тулгамдж байгаа асуудлыг олон үнцгээс нь ярьсан байгаа. Тэгэхээр хамгийн гол асуудал Монгол улсын төр тогтвортой тий. Тогтвортой гэдгийг бол сайд солилцсноор энэ тогтвортой байдал үгүйсгэж гэнэ гэж бас ойлгож болохгүй. Бид сайдыг солилцсноор энэ бодлогыг тогтвортой үргэлжлүүлэх нь чухал гэдгийг би бас хэлмээр байна. Та нэг ярилцлаганд эзэн зүүн хөтөлбөрийг яг нөгөө засгийн газар оруулж ирсэн үед ярьсан байх юм. Би өнөөдөр олж уншлаа л да. Засгийн газрыг 100 хоног юу хийж чаддгийг харъя. Тэд нар юу хийж чадсан уу? За эдийн засаг эрчимжсэн үү? Монгол улс эдийн засгийн хямралаас холдож чадв уу? 100 хоногийн дотор Монгол улсын эдийн засгийг одоо сэхэнд оруулсан сэхэнд орж байгаа хүн эдгээд гарч байгаатай ижилхэн тийм бол ямар ч болцоо боломж байхгүй байсан. За 100 гэдэг хоногийг одоо ерөнхий сайдад ямар зөвлөх нь хэлснийг би мэдэхгүй. Тэр 100 хоногийн дотор сэхдэг эдийн засаг гэж энэ дэлхийд бол байхгүй байх. Гэхдээ 100 хоногийн дотор цаашид эдийн засгийг эрчимжүүлэх төлөвцийг өгсөн гэж би хувьдаа харж байгаа. Чухал арга хэмжээнүүд би бол одоо авсан байна гэж бодож байгаа. Гэхдээ үр дүн нь бол одоо бас тэр бүр сайн гарч ирэхгүй байна. Үр дүн бол ганцхан зүйл цөөхөн хэдэн зүйл төр одоо бидэнд бол нүдэнд харагдахаар байгаа шүү дээ. За энэ бол мэдээж валютын ханш. Валютын ханшаа 2000 төхөөлн байж нэг алдаад 1800 гаруй дээр одоо барьж байна. За тэгэд иргэдийн амжиргааны төвшин, за өргөн хэрэглээний барааны үнийн индекс өсөлт эдгээр бүх зүйл чинь одоо ерөөсөө л шинжлэлийн засгийн газрын үр дүн бий бол харуулна гэж бодож байгаа. Тэгэхээр энэ хүмүүс бол чадсангүй. Улс гэрээ одоо өөдөн татаж авч явж чадахгүй болохоор бүтцээ өөрчлөе гэж юм тийм үү? Гэтэл айл гэрээр хоёулаа бодоод үзье л да. За жишээ нь 6 хүүхэдтэй айл байлаа гэж бодъё. Цалин амьдралд нь хүрэлцдэг, орлого нь хүрэлцдэг. Ингээ болохоо байдаг. Тэгэхээр 2 хүүхэдтэй юм уу 3 хүүхэдтэй гаргаад хайчдаггүй шүү дээ. Толгой нь ажиллаад цааш нь хийгэл явна. Өөр амьдрах л болно. Тэгэхээр засгийн газар бол нэг бол огцроод бид ажиллаа хийж чадахгүй гэд хүлээлгээд төгчмөр юм шиг. Тэгэхгүй зүгээр танхимдаа ажиллаж исэн 3 сайдаа за чи та 3 хэрэггүй одоо. Одоо бид та 3 гүүгээр цаашаа явна гэдэг байгаа байхгүй юу? За нэгдүгээрт энэ төрийн сайдын албыг ямар ч хувь гишүүнд өмчилж өгөөгүй.
За шинжлэлийн засгийн газар Монгол улсын ерөнхий сайдын бүрэн эрхийн өөрийнх нь асуудал. Үнэхээр яамдыг нэгтгэх шаардлага байгаа. Яамдыг солих шаардлага, сайдныг солих шаардлагатай бол тэрийг солих шаардлагатай. За ингээд Монгол улсад нөр эдийн засгийн байдал ярих юм бол үнэхээр би бол одоо бас зөвтгөж чадахгүй. За энэ бол олон зүйлээс хүчин зүйлээс шалтгаалж байгаа. За хамгийн гол нь бол Монгол улсын гадаадд гаргаж байгаа уул уурхайн бүтээгдэхүүний үн 50-60% унсан байна. Гэсэн хэдий ч одоо жишээл уул уурхай яам дээр ярих юм бол экспортыг бол 30 гаруй нүүрсний экспортыг 30 гаруй хувиар нэмсэн байна. Хамгийн гол асуудал тэр цаана гаргаж байгаа Монгол улсын дэлхийн зах зээл дээр нүүрсний зах зээл дээр эзэлсэн орон зайгаа алдуулахгүй байх үүднээс бас энэ яам ажилласан байна. За алтны Монгол банкнд тушаах хэмжээ бол нэмэгдсэн байна гэдээ одоо зарим сайд нарын ажлыг бас ярьж болохоор байна л да. Тэгэхээр бол сайд нар албан тушаал авсан шигэ буцаагаад өгөхөд бол одоо буруутгах зүйл байхгүй. Та тэгэхээр бүтцийн өөрчлөлт хийсэн дээр үү эсвэл засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр огцорсон дээр юм уу? За миний хувьд бол энэ шинжлэлийн засгийн газрыг нэгэнд одоо бид ардсан нам ерөнхий сайдад ихтгэл хүлээлгээд явж байгаа те. Тэгэхээр бидний хувьд жил гаруй хугацаа л одоо сонгуул үлдлээ. Тэгэхээр ерөнхий сайдын эхлүүлсэн шинжлэлийн мөрийн хөтөлбөр энэ бүх зүйлийг одоо үр дүнгийн үүсгэх шаардлагатай гэж би хувьдаа харж байгаа. Гэхдээ сайд нарыг бол солиход бол буруутгах зүйл байхгүй. Тухайлбал хин сайдыг сольж болох уу? За одоохондоо би бол энэ 3 яам одоо баяр сайхан сайд маань одоо тэр яам нь барилга хотоогоор замтэр 2. За манай гавь сайд маань байна. За 3 дахь сайд чинь Портуун байна те. Эдгээрийг бол нэгтгэхэд би бол зөв зүйтэй л гэж би бодож байна. Энэ асуудал бол ардсан намын төлөө. Энд хараа 3 сайд биш. Дахиад нэг сайдын асуудал гарч ирсэн гэж. За би магадгүй буруу харж иж магадгүй. Яа тэгэхээр ерөнхий сайд гэсэн баг. Шадар сайд нь гадаад харилцааны яам аваад явъя гэсэн. Тэгэхээр одоо болд сайд шадар сайд болох юм уу? Эсвэл болд сайдыг гаргаад тэрвш давахгүй одоо шадар сайд бөгөөд гадаад харилцааны сайд болох юм болов уу? За би одоо ганц гişүүн те нэг их одоо сайд энд нь тавь, тэрэнд нь тавь гэдээ ярих зохисгүй. Гэхдээ та намайг бодвол бас 8 жил энэ их хуралд суудсан хүн шүү дээ. Гэхдээ энэ асуудлыг одоо бид бүтцээ Монгол улсын их хурал дээр баталсны дараа хувь сайд дээр нь бол ярих нь зөв зүйтэй байхаа. За Монгол улсын төр, Монгол улсын засгийн газар аль болохоор л одоо цомхон ард түмнийхээ нуруунд дээр ачаа бага үргэлж ивэл тэр бол хамгийн л одоо зөв алхам гэж би өөртөө бодож байгаа. Би таныг гайхаад байна л да. Та засгийн газрыг өмөрөхгүй байх юм. Би уг нь өнөөдөр таныг энэ зочноор урихдаа засгийн газрыг өмөрөх байх гэж бодсон баг. За та яагаад гэвэл улсын хурлын бүтцийн байгууллагын дарга тийм үү? Та байнгын хорооны дарга. Тэгэхээр та эзэн зүйн хөтөлбөр дээр засгийн газрыг дэмжижсэн. Тэгэд одоо ингэ шүүмжлэлтэй хандаад хахаар би гинт гайхаад байх юм. Манай ардс нам бол үзэл бодлоо илэрхийлэхэд бол эзэж чөлөөтэй. Гэхдээ би бол альва нэг улс төрийн бүлэглэл олигархуудын бүлэглэлд эзэж бол багтаж яваагүй. Энэ шинжлэлийн засгийн газарт би ширхэг хадаасна өргөө. Би ярих ёстой зүйлийг яриад явах нь одоо дараа нь би тухайн үед одоо энэ асуудлыг ярьж явахгүй яваа гэдэг одоо бодол миний хувьд бол үлдэхгүй байх ёстой. За жишээлбэл өнөөдөр бид энэ бүтцийн асуудлыг ингээл 7 хоног ярьлаа. Одоо баг бүтэн 7 хоног ярих тал руугаа орж ин тэ. За дөнгөж бүтцийн асуудал, дараа сайд нарын асуудал ярина. За энэ чинь 7 хуучин сайдууд ажил хөдөлгөж байна. Тэгээд 14 хоног болно. За энэ чинь хэрвээ одоо ингээд цаашаа сумжрах юм бол асар их хугацаа алдна л да. Тэгээд бид нар энэ хавар бол давхар дан дээл гэж асар их хугацаа алдсан. Эдийн засгийн өөдөн татхын оронд сандал ширээ зууралдах мэтгэлцээ маргаан өрнүүлсээр байгаад асар их цаг хугацаа алдсан. Тэгэхээр миний өнөөдөр хийсэн мэдээлэлд бол гол санаа нь Монгол улсын эдийн засаг бол хүнд байгаа. Тэр бол тодорхой. Тэгэхээр бол эдийн засгийг өндөрлөөс гарах хамгийн гол асуудал уул уурхайн салбарыг одоо эрчимжүүлэх, уул уурхайн экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, төмөр замын асуудлаа шийдээч. Монголчууд одоо гадаад ертөнцид нэр хүнд бол нэг хэсэг бол их ундлаа шүү дээ. Төмөр замын цариг уу? Би цариглууд асууж байгаа би хэлнэ. Гэхдээ яг энэ санаагаа би дуусгачих. За гадаад ертөнцид бол юм тохирдог. Манай урдх ерөнхийлөгч нар очиод юм тохирдог. Ерөнхий сайд, засгийн дарга одоо сайд нар маань очиод тохирдог. Аль нь ч биелдэггүй. Хой туршид, урд туршид дэлхийн нийтэд монголчууд хэлснээсээ буцдаг гэсэн ийм сөрөг үр дагавартай байсан. За
сүүлийн одоо баг 24 жилд Монгол улсад болж байгаагүй ийм чухал үйл явдал боллоо шүү дээ. Дэлхийн хамгийн том эдийн засгтай хамгийн том гүрний удирдагч Монгол улсад ирлээ. Хойд хөршийн маань удирдагч ирлээ. Эдгээр чинь бид эрүүлж асуудлаа шийдэх гэж бол одоо асар их ажил өрнүүлсэн байгаа. Одоо тэгэхээр Монгол улсын ерөнхийлөгч бол энэ асуудал дээр бол онцгой үүрэг гүйцэтгэсэн гэж би өвдө бодож байгаа. За эдгээр хоёр орны удирдагч нартаа Монгол улсын үндэсний эрх ашигын төлөө чухал зүйлүүдийг одоо элбэгдэрж ерөнхийлөгчийн санаачлагаар бол хийгдлээ. Бараг сүүлийн 24 жил хийгдэж одоо ярьж хийж чадаагүй ажлыг сая хийлээ. Тэгэхээр элбэгдэрж ерөнхийлөгчийн тийм. Тэгэхээр бол энэ маш чухал асуудал. Одоо дэлхийн нийт зүгээр одоо өнөөдөр юу гэж харж байгааг бол Монгол улс үнэхээр өөрийнхөө эрх ашигыг Монгол улсын ерөнхийлөгч бол хойд төрш, урд төршийн ерөнхийлөгч хоёр баруун солгоо талд хоёуланг зогсоож байгаад энэ бол одоо зүгээр түүхэн үйл явдал. Их хатаас хойш одоо ер нь Монгол улсын удирдагч нар бол одоо ийм үйл хэрэг зохион байгуулж ирсэн баг байхгүй. Энэ бол одоо яхахгүй маш чухал үйл явдал. Тэгээд эднэртэй ярьсан, тохирсон зүйлээ бид хойш тавьж өрөөс болохгүй. Энэ үүднээс би өнөөдөр төмөр замынхаа асуудлыг та бүхэн шийдээч. Таны яриад байгаа өргөн цариг байна уу, нарийн цариг байна хамаагүй. Энэ бол ганцхан миний гар шийдэхгүй. Өнөөдрийн таны хийсэн хэвлэлийн баг хурал тийм үү? Мэдэгдэл байнгын хорон даргын хувьд уу? Эсвэл шонхор фракцийн хувьд уу? Эсвэл зүгээр баяр сайхан гэдэг улсын хурлын гишүүний хувьд хийсэн мэдээлэл юм уу? Энэ бол мэдээж одоо ард түмнээс сонгогдсон улсын хурлын гишүүний байр суурь л да. Тэгээд энэ 7 хоногийн Монгол улсын хурлаар хэлцэх асуудлын хүрээнд одоо жишээл төмөр замын асуудал ороогүй байна. Бид бол 1 хоног ч гэсэн 1 хоногийн өмнө ч гэсэн энэ төмөр замын асуудлыг шийдэж явах ёстой. Тэр асуудлыг оруулахгүй хэн шийддэг? Оруулахгүй асуудлыг бол мэдээж одоо их хурлын гишүүд шийдэн шүү дээ. Даргын зөвлөл дээр их хурлын гишүүд шийдэн. Даргын зөвлөл хуралдсан байх хэрэгтэй тийм үү? Даргын зөвлөл хуралдсан. Даргын зөвлөлийг чи одоо танаа фракцийн хүн биз дээ. Гэхдээ одоо танаа манай фракц гэж бол ярихгүй тийм. Ерөнхийдөө олонхороо яриад энэ асуудлыг шийдээгүүд байна гэж ойлгох. За яг таны өнөөдрийн мэдээллийг сонссон. Та аль цэргийн дэмждгийг өргөн үү нарийн уу? За би бол өнөөдөр нэг зүйлийг хэлье. Та дэмжих бишээ. Монгол улс өргөн цэрэгтэй байсан дээр юм уу? Нарийн цэрэгтэй байсан дээр юм уу? Нэгдүгээрт Монгол улс альва нэгэн гүрний шахалтаар царгээ шийдэхгүй. Монголын төр 76 гишүүн өргөн нарийнаа шийднэ. Хоёрдугаарт өнөөдрийн байдлаар төмөр замын дэд бүтцийн асуудал шийдэхгүй байснаар Монгол улс хятад улсад нийлүүлж байсан дэлхийн хамгийн том зах зээлд нийлүүлж байсан нүүрсний орон зайгаа бид алдсан. Энэ олон жил төмөр замын цариг ярьж байх хооронд одоо бидний хойно байсан одоо Орос улс бидний одоо Оросын холбооны улс бидний өмнө аль хэдийн гараад ирсэн байна. Уг нь тэр царгийг чинь айл дэвэн гарав шийдсэн юм шүү дээ. Энэ бол та байж би одоо дуусгах. Нэгдүгээр хоёрдугаар асуудал заа юу. За тэгээд тэр 400 сая долларыг би бас хэлмээр байна. 400 сая долларын алдагдал Монголын ард түмэн хүлээж байна. Монголын компаниуд хүлээж байна. Яагаад гэвэл авт хөсгөр энэ нүүрсний тээвэр хийснээр асар их хэмжээний илүү зардал гаргаж байгаа. Илүү зардал гэж чинь. Тэгээ 400 сая гаруй доллар илүү одоо бид зарцуулж байна. За ингэснээр Монголын машинаар зөөснөр гэсэн үг үү те? Монголын нүүрс дэлхийн зах зээл дээр өмнөд төршийн зах зээл дээр өртөг өндөр болоод өрсөлдөх чадваргүй болж байна. Энэ одоо маш чухал зүйл. За хамгийн гол асуудал байгаль экологийн асуудал. Говийн хөрс маань нэмгэн бөгөөд маш эмзэг. Олон сая жилийн туршид одоо ганцхан сантиметр хөрс бий болдог гэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр 150 200 тонны даацтай одоо хэдэн мянган машинаар явахаар энэ говьчин зүгээр Сахарын цул улаан айлс болох гэж байна. Тэгэхээр хурдхан шиг дэлхийн хамгийн экологийн цэвэр тээвэр бол төмөр зам байгаа. Тэгэхээр би бол ярьж байгаа. Энэ нарийн царгаар нь тавиад явсан зөв зүйтэй. Яагаад нарийн цариг? Бид бол альва нэгэн улсын шахалтаар жишээл Якунын та нар өргөн царгээ тавь гэж Монгол улсын ерөнхий сайдыг шахсан байлаа. Зүгээр нэг улсын компани. Тийм захиа бол явсныг та бүхэн мэдж байгаа шүү дээ. Бид бол Орос бол бидэрт өргөн цариг тавиулаад бид нар тэр хооронд ачиж тээвэрлэх зардал илүү нэмэгдээд манай нүүрс манай нүүрс өрсөлдөх чадвар багасна. Бид бол үнэхээр богино хугацаанд их хэмжээний нүүрс экспортлоод тэр боломжийг нарийн царгаар бид хангаад явна гэдгээ л хэлмээр байна. Тэгэхээр бол хойшоо өргөн урагшаа нарийн хоёр их хуршид хоёуланд нь ашиг сонирхол нь бол нийцсэн ийм зүйл болно гэж би хэлмээр байгаа. Та штэ. Яагаад нүүрс зарахыг тэгж яарад байгаа юм?
түүхийгээр нь бушуухан шиг машинаар явж байгаа хооронд бүр нарийн цэрэгээр нь маш хурдан зөөгöd гаргачихъя гэж. Яагаад Монгол улс өнөөдөр нүүрсээ дотроо нэмэн өртгөө шингээгээд нэмэн өртөг шингээсэн бүтээгдэхүүн бид нар гаргаж болдгоо юм. За Ягаад бид нар түүхий дээр нь таны хэлж байгаагаар маш хурдан гаргачихъя гэдэг юм. нэгдүгээрт за одоо та миний үгийг сонсоороо заяа. Би За. бол энэ бол одоо чухал үгээ хэлнэ би. За. 190 гаруй миллиард тонн нүүрсний нөөцтэй. Монгол улс мөнх орчход бид бол нүүрсээ ашиглаад экспорт одоо яваад байна. Өнөөдөр дэлхийд нэг хандлага бол одоо маш их хүчтэй явагдаж байна. Нүүрс одоо байгаль орчин асар ихээр бохирдуулдаг энэ нүүрс кокс химийн үйлдвэрлэлүүд за бусад хүнд үйлдвэр энэ бүх зүйлийг дорой буурай хөгжилтэй орнууд руу том гүрнүүд бүгдээрээ одоо шахаж байгаа. Одоо жишээл Японд тэр нүүрс боловсруулдаг байсан, байгаль орчин хордуулдаг байсан бүх үйлдвэр хүнд үйлдвэрүүдээ Вьетнам руу 3 дахь орнууд руу хийж байна. Бид заавал тэр замыг даваа туулах шаардлага байхгүй. Гэхдээ бид бол бусад чиглэлийн хай технологи, бусад чиглэлийн хүн сөнгөн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн чиглэлээр органик үйлдвэрлэлүүд сэргээгээд үйлдвэрлэлээ сэргээгээд явах нь зөв зүйтэй гэж би хувьдаа бодож байгаа. Би бол байгаль экологийнхаа талаас илүү ач холбогдол өгж ярьж байгаа. За тэгээд энэ үйлдвэрлэлүүд хамгийн гол нь эрүүл мэндэд асар их хортой хөнөөлтөй юм байдгаа. Тэгэхээр би Монгол залуучуудаа тийм хүнд хар бор ажил хийлгэхийг би бол хүсэхгүй байна. Монгол залуучууд маань бол үнэхээр дэлхийн хамгийн одоо орчин үеийн дээд технологи, нарийн хайтек технологи, компьютерийн технологи, бусад технологиг хөгжүүлээд хөгжөөд явж байгаа улс орн зөндөө байна. Тэгэхээр энэ асуудалд бид энэ бол зөвхөн миний байр суурь. За манай Батулга гишүүний байр суурийг би сайн мэдж байгаа. Кино хийсэн. За тэр бол зөвхөн тэр хүний байр суурь. Энэ бол миний байр суурь. Батулга гишүүний байр суурьд бол хүндэтгэлтэй хандж байгаа. Би ч гэсэн өөрийнхөө байр суурьд бол та бас хүндэтгэлтэй сонсоод хүлээж авах болов уу гэж бодож байна. Үгүй яг миний хүлээж авах байхгүй. Би ямар улсын хурал дээр конопны эрэхтэй биш үү чаавас. Та ард түмний нэг хэсэг шүү дээ. Нэг өчөөхөн нэг туслана л да. Тэгэхээр ийм байна л да. Хоёлаа таны байр суурь, миний байр суурь гэхээс угаасаа ард түмний байр суурь гэж нэг юм байгаад байгаа шүү дээ. Өргөн цэргийг дэмждэг нэг хэсэг байна. Нарийн цэргийг дэмждэг нэг хэсэг байна. Нарийн цэрэг ярьж байгаа хүмүүс нь болохоор хитрхи их эдийн засаг ярьдээ. Өргөн цэрэг ярьж байгаа хүмүүс нь болохоор геополитик ярьдээ. За энэ асуудал дээр зүгээр хараа нэг л зүйл ярив. Бид бол манай нүүрс бол өнөөдөр өрсөлдөх чадвар маш муу байгаа. Их талаад гарах ёстой. Их талаа. Тэгээд сая Азар Монгол улсын ерөнхийлөгч бидэнд тийм боломжийг болцоог олгож өглөө. Хятадын 4 бомбоор бид тэр их талаад нүүрсээ хүргэе. Бид бол гол зорилго тэр байсан. За тэгээд өргөн ч өнөө нарийн ч өнөө энэ асуудлыг Монгол улсын их хурал дээр олонхороо шийднэ. Тэгээд бид бол манай өвөг дээдс дээр үед бол их талаад гарахын тулд олон улс гүрэнтэй харьцахын тулд дайн дулаан хийдэг байсан байх. Өнөөдөр бол бид бол их талаад гарах болцоог энэ дипломатын аргаар Монгол улсын ерөнхийлөгч энэ чухал алхам хийснээр бол одоо бидэнд нээгдэж байна. Тэгээд хоошоо өргөн урагшаа нарийн энүүнд бол одоо хоёр гүрний ашиг сонирхол хоёулаа байж байгаа. Тэгэхээр үйлдвэр бол бидэрт огт хэрэггүй байна. Үйлдвэр огт хэрэггүй гэж би хэлээгүй. Та бас маш гэж байна. Үйлдвэрлэл бол бид хөгжүүлнэ. Гэхдээ би нэг Монгол улсын байгаль экологид хортой үйлдвэрлэл бидэнд хэрэггүй. За би шууд хэлье. Хоёрдугаар Монгол хүний эрүүл мэндэд хортой үйлдвэрлэл бол хэрэггүй. Би шууд л хэлье. За. Би бол үйлдвэр бариад бид ядаж нэмэн өртөг шингээгээд гаргах ёстой. Байгаль дээлтэй технологи гэж зүйл байна, тий? Байгаль дээлтэй бага зардалтай хай технологи гэж байна. Эдгээрийг би бол одоо оруулсангүй ш. Тэгэхээр эдгээрийг дэмжүүлээд хөгжүүлээд явах нь бол бидэнд бол зөв зүйтэй асуудал байгаамаа л гэдгийг хэлмээр. За мэдээж одоо бид тэр ширмэ хайлуулаад одоо бүхэл юм ягаад асар том тийм үйлдвэрлэл барих юм бол улс хөгжинэ гэдэг энэ бас өрөөсгөл ойлголт шүү. Тэгэхээр тэр хамгийн байгаль орчинд хортой технологиг үйлдвэрлэлийг магадгүй хэлийн цаана хийгэлдэ. Бид байгаль орчноо энэ дэлхийд онгон сайхан дорны тал өмнгийн говьо бид сүйтгэж яах юм? Би бол одоо байгаль орчин хүмүүсд дэжхэн байнгын орон даргын хувьд байгаль хамгаалах сэтгэлтэй хүний хувьд би үнийг л хэлнэ. Тэгээ та яаруулад байгаа юм уу? Таныг гинтл өнөөдөр нүүрсээрэл гараад ирэхээр чинь гайхсан баг. Би төмөр замын асуудал ярьсан. Тийм төмөр замчиг нүүрс таачаа нүүрсээ бушуухан зөөчил гэдэг шүү дээ. Энэ нүүрс ч бусад юм. Бид илүү зардал гаргаад байна. Авто хөсгөр тавьчихснаар. Тэгэхээр бид яа харахгүй төмөр замынхаа асуудлыг шийдээд явах ёстой л гэж байна. Яг гоо танд бол тэгж санагдсан байх. Одоо гинт одоо яриад гараад ирлээ гэж. Хамгийн гол нь Монгол улсын их хурл дээр төмөр зам ярьж байгаа хүн байхгүй. Нэг нь хэлэх ёстой.
яг хүмүүс намайг одоо энэ буруу зүрх зүйл ярьж байгаа гэдэг бол өөрсдийнхөө л бол. Тийм ээ тий. Ер нь бол хурдан шийдэх хэрэгтэй. Асуудлыг бол уг нь бол шийдсэн юм байна шүү дээ. Монгол улсын төр. Энэ асуудлыг энэ засгийн газар буцаагаад гаргаад ирсэн байхгүй юу? Шийдэггүй. Энэ царгийн асуудлыг тухайн бүрт нь Монгол улсын их хурл дээр шийдэх ёстой. Тийм бодлоготой байдаг. Тийм заалт байгаа л да. Өмнө нь бол өргөн царгаар гэж. За болоо хоёлаа царгийг орхий. Царгийн тухай та бид хоёроос илүү мэдлэгтэй хүмүүс ярих байгаа. Та бол мэдээж их хурл дотор. Яг зөвөр миний байр суурь бол 76 гишүүний нэг байр суурь. Би бол ярих хэрэгтэй. Яагаад бол би бол Чингэлтэй ард түмнээс сонгосон Чингэлтэйг төлөөлж байгаа. Тэгээд би бол энд бас дугаа суугаад байж Чингэлтэй ард түмэн ер нь тийм санаатай байна уу? Чингэлтэй ард түмэн намайг өөрийнхөө байр суурийг илэрхийлээ гэж надад итгэсэн байгаа. Тэгэхээр би бол одоо өөрийнхөө итгэл үнэмшлээр хэлж байгаа. За. Тэгэхээр би таныг өнөөдөр яг ингэж харцсан. Гинт гарч ирээд их хурлаар одоо энэ төмөр замын асуудлыг яарвчлах хэрэгтэй байна гэдээ ингэж гараад ирэнгүүт мань хүн сайд болох гэж байгаа юм байна да гэж бодсон шүү. За. Энэ засгийн газарт аль нэг газар нь сайд болчих санаа байна уу? За миний хувьд бол хэлэхэд бол тийм амбиц бол байхгүй. Ямар ч тохиолдолд энэ ардчилсан намын мөрийн хөтөлбөр шинжлэлийн засгийн газрын яагаад би таныг харин ч амжилттай явж байгаа залуу гишүү бүр амбицтай байх гэж бодож байгаа шүү дээ. За сайд болсноор одоо хүний өсөл мөрөдөл биелнэ гэж бас ойлгож болохгүй. Би бас ажил хийхгүй. За миний хувьд бол байгаль орчин өнсөдөжийн байнгын орны хувьд бол бас чухал ажлууд байгаа. Би бол энд одоо бас яг чиглэлээр бол өөрийнхөө байр суурийг бас хамгаалаад хийх ажлууд бол байна. Тэгэхээр сайд бол сонирхол би тийм одоо горилж байгаа зүйл бол байх. Өмнө нь хүн сүдэ аж ахуйн сайд батлага нөгөө давхар дэлээд тайллагад өөрийнхөө хүсэлтээр огцорсон шүү дээ. Тэгэхэд бас таныг одоо тэр оронд нь сайд болох нэ гэж төвдөн дэрч гişүн та хоёрын нэр яваад байсан л та. Тэр ямар учиртай байсан? За мэдээж сонин хэвлэлийнхэн бас тийм таамаг гарах нь бол буруу зүйл биш шүү дээ. Тэгэхээр бол яг одоо төвдөн дорж сайд маань дэмжигдээд явсан. Тийм тэгэл миний хувьд бол ардсан нам Монгол төрийн бодлого зөв мэргээ яваасаа одоо заавал манай ардсан нам засаглаж явах үед бид илүү одоо зөв хийгээд ялах ёстой гэдэг нь бол ойлгомжтой. Гэхдээ алдаа хийхгүй байх шаардлагатай гэдгийг хэлмээр байна. Тэгэхээр та төрүүчүүдээ сайдд нэрээ дэвшүүлсэн юм уу? Таны нэр яг жинкнээсээ явсан юм уу? Би одоо сайдд нэр дэвшнэ гэдэг чинь олонхоор дэмжигдээ шийдээд явах асуудал. Нэгдүгээрт би одоо аль биесаар сайд болъё гэж яриаггүй хэлээгүй. За миний хувьд бол одоо байнгын орны хувьд бол хангалттай гэж үзэж байна. Одоо би бол хангалтгүй л гэж бодсон. Таныг ер нь залуу хүмүүсийг ажил хийгээсээ яг нөгөө гүйцэтгэх засаглал дээр очиж ажилласаа гэдэг талд нь л би байдаг л хүнэлттэй. Тэгэхээр сайд болсноор илүү их ажил хийгээд илүү их байна гэсэн юм байхгүй. Сул их хурлын гишүүн ч одоо бас их ажил бүтээж болно шүү дээ. Тэгдэг гэж юу? За таныг байнгын хорооны чинь хувьд хэд хэдэн асуулт асууж өгөөч гэсэн хүсэлт ирсэн л дээ. За импортын Улаанбаатар орж ирээд идэг. Энэ одоо манад эдийн засагт ашигтай юм уу? 40 мянган тонн Улаанбаатар орж ирэх ёстой лөө? За ийм байгаа. 49 мянган тонн Улаанбаатар компаниуд 5 компаниудад гэрээлсэн байлаа. 19-ээр. Тийм. Тэгэхээр ийм зүйл гарсан байна. За үндэсний зөвлөлийн дарга нь бол Монгол улсын ерөнхий сайд Алтуйг байдаг. Энэ нь бол 0.5 тоот албан тоотоор 2014 оны 6 сард гарсан ийм одоо зөвлөмж байгаа. За хүнсний зүйлийг импортлох асуудлыг бол одоо саяны хэлдэг миний зөвлөлдөр гарсан зөвлөмжийн дагуу одоо үндэслэл болгож одоо импортлох ийм зөвшөөрөл өгдөг. За нэг зүйлийг одоо би бол дистратаар нэрээтэй. За байгаль орчин хүн сүдэ аж ахуйн байнгын хорон дээр хөдөө аж ахуйн талаар газар тариалангийн талаар баримтах бодлогыг бол оруулж ирээгүй. За Батболго сайдын үед ч оруулж ирээгүй. Төвдөө сайд маань одоо энэ талаар ямар бодолтой юм би мэдэхгүй. За Батлага сайдын үед юу болсон бэ гэхээр засгийн газар нь тэр асуудлыг дэмжээгүй юм байлээ. За би бол одоо тухайн үед энэ бол зөвтэй асуудал гэж Батболго сайд бодохоор санал бодлоо солилцчихсэн. Тэгэхээр бодлого тодорхойгүй байхад өнөөдөр одоо жишээлбэл хөдөө аж ахуйн яамны ийм асуудал гаргаад байна л да. За би нэг зүйл хэлье. Монгол улсын төр хөдөө аж ахуйн салбар ялангуяа газар тариалангийн салбарыг дэмжиж АТР 1 2 3 дугаар аяныг одоо дэмжиж асар их хэмжээний хөрөнгө оруулсан байдаг. За одоо ч гэсэн одоо газар тариалагчдад дэмжлэг үзүүлдэг тэгэхээр асар их үн цэнээр бий болж зардал гаргачаад асар их үн цэнээр бий болгож байгаа энэ Улаанбаатараа ургуулад үүнийгээ монголчууд бид өөрсдөө гурал будаага хангаад явах хэрэгтэй. Энэ жилийн хувьд бол бид нар 100% 430 мянган тонн Улаанбаатар авнаа. Энэ дотоодын нийт хэрэгцээг бол бүрэн хангах
ийм болцоотой. За гэтэл зол жаргал төрийн нарийн бичгийн дарга 49 мянган тонн Улаанбаатарыг оруулж ирэх зөвшөөрөл өгсөн байна. За мөн 50 мянган тонн гурил оруулж ирэх зөвшөөрөл өгсөн байна. Тийм байна. Тэгэхэд энэ нь бол хамгийн ноцтой зүйл нь юу вэ гэвэл өнөөдрийн байдлаар үн тогтворжуулах хөтөлбөр хэрэгжиж байгаа. За энэ гурил дээр за үн тогтворжуулна гэдэг чинь тодорхой хэмжээнд Монголын гурилын үнийг барьж байгаа тийм төр засаг мөнгөөр барьж байгаа. За тэгэхээр гаднаас хямд гурил оруулаад ирэхээр энийг Монголын өндөр үнэтэд зарагдах асуудал би хувьдаа тэгж хардаад байгаа. Тэгэхээр энэ бол одоо нэг л булгатаал зүйл яваад байна. Энийг би бол нэгдүгээрт одоо байнгын орон дээр асуудал хилцээ гэж бодож байгаа. За хоёрдугаарт Улаанбаатарын импортын асуудал байна. Улаанбаатарын импортын асуудал. Гэхдээ одоо ингээд их хэмжээний 49 мянган тонн оруулаад ирээ. Сая өнгөрсөн сар бид 100 мянган тонныг өнгөрсөн жил ургас алдсан шүү дээ. Хөдөө аж ахуй яам нь Арабсаа эдэрхийг тариалчаад Улаанбаатараа багсчихсан. Тэгэхээр 100 мянган тонн Улаанбаатар бид бол алдсан. Тэрийг за бөөн хэл ам болж байж би Нямдорж гишүүнтэй одоо сайн муугаа дуудаж байж хагаад энэ чинь стратегийн үнс та битээ улс төр хийгээд бай гэж байгаад их хурлаар батлуулсан. 100 мянгаыг оруулж ирсэн. Одоо тэгээд энэ хавар өгсөн зөвшөөрлийг намар оруулж байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо ургацынхаа балансыг харж мдээгүй байж ургац гаднаас Улаанбаатар оруулж ирнэ гэдэг чинь болохгүй асуудал. За нөгөө талаар цавуулгын чанар муу гэж ярьдаг манайх. За яг хөө зарим газартаа сайн, зарим газартаа бол одоо муу байдаг тий. Тэгэхээр зарим аж ахуйн нэгжүүд Оросоос цавуулгын сайтаа будаа оруулж ирдэг асуудал байсан. Жил болгон байсан. Гэхдээ жил болгон юм өндөр оруулж ирж байсан түүх бол байхгүй. Би бол одоо энэ тоог нь аваад ирсэн байгаа юм л та. За жишээлбэл бид нар бол 2008 онд 139 мянган тонн Улаанбаатар авч ирсэн, 175 мянган тонныг импортлж ирсэн. За тэгээд цаашаа бол одоо төрөөс нөгөө их дэмжлэг үзүүлсэн учраас 2009 он 114 мянган тонныг импортлсон байна. 2010 онд 66, 2011 онд 7 багасаад яваад байсан байхгүй. Тэгэхээр энэ жил чинь одоо бид бүрэн хангаад ургацаа хурааж авч байгаа юм чинь заавал ийм их оруулж ирэх шаардлага байна уугүй юу? Тэгээд тэр одоо ганцхан хүний мэдлэлт байд юм уу? За зөвлөмж гэж байгаа. За зөвлөмж бол зөвлөмж ерөнхийдөө болно. Тэгээд яг ерөнхий сайд нь доброог нь өгсөн юм шүү. За ерөнхий сайд зөвлөмжийг өгсөн байна болно гэж. Гэхдээ эн чинь ерөнхий сайдын үгэн дээр үндсэндээ тоглоод би одоо асуулт өргөсөн байна гэж бодож байна л да. Хэдийн хэмжээнийг оруулж ирэхийг хөдөө аж ахуйн яам маань өөрсдөө шийдэж явах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр бол энэ бол одоо миний хувьд харж байгаагаар зүгээр нэг ганц хоёр аж ахуй нэгжийн ашиг сонирхол төтөлтөд энийг хийцэн байна уугүй юу гэж би хувьдаа хардаад байгаа. Тэгэхээр би энэ асуудлыг бол одоо байнгын орон дээр тавина. Өчнөө хөрөнгө мөнгө гаргаад өөрсдийнхөө тариаламжтай одоо тэгэл манай тариаламжтай тэр асар их өдөр шөнөгүй нойр хоолгүй манай тариаламжтай чинь маш хүнд хөдөлмөртэй шүү дээ. Тэгээд нойр хоолгүй зүтгэж яадаг асар их одоо тариаламжид гэж ерөнхийдний хэлээд байгаа боловч бизнесмэнүүд аж ахуйн компаниуд аахгүй. Одоо нөгөө долларын ханш өсөд байна. Төгрөг үнгүүдэд байна. Дандаа алдагдалд ороод байгаа байхгүй. Тэрүүн дээр нэмээд чин гаднаас маш хэмжээнд оруулаад ирэхээр чин гурилын үйлдвэрүүд нь Монголын үйлдвэрлэгчдийн будааг худалдаж авахгүй. Монголын бизнесмэнүүд одоо зүгээр ингээнээр хэлэх шатах байхгүй. Энэ бол одоо бас буруу зүйл. Тэгэхээр одоо нэгдүгээр төрөөс газар тариаламжийн талаар баримтлах бодлого оруулж ир маш яралтай. Ямар үед ямар хэмжээгээр оруулж ирэх энийг бүр хөөцлөд өгөх ёстой байхгүй юу? Одоо тэгэхээр танд бол бүрийн эрхэнд байгаа юм чинь та тэр төрийн нэрийг дуудаж авчираад их хурал дээр асууж ярьж болно өстой. Хариуцлага тооцож болох юм байгаа зү. Хариуцлагын асуудал ярина. Одоо ер нь бол энэ асуудал дээр бол стратеги хүнс учраас бид бол ямар нэгэн аль нэг нам нь ус төрчихгүйгээр бид бол ерөнхий сайдтай яг уу. Ерөнхий сайд асуулга тавих. За яг уу ерөнхий сайд яг уу тэргээрээ болог те. Нэг зөвлөмжийн энэ жил одоо өгөл гисэн байна л да зөвлөмж гаргаад. Гэхдээ яам нь бол одоо ингээд бас тэрийг өсгөөд оруулаад ирсэн байна л гэж бодож байгаа. Тэгээд хавар өгсөн зөвлөмжийг яагаад намар хийж байгаа? Тэр хавардаа яагаад тэгээгүй гэдэг асуудал байгаа байхгүй. Ер нь ямар ерөнхий сайдаас ч асууна. Ямар учраас оруулж ирсэн. За яг уу ерөнхий сайд нөгөө цавуулга мавуулга гэж нэг ерөнхийдөө хариулах байх л та. Одоо нүүрсж байсан зарсан хэрэгээр ингээл зөвлөгөнд явчихж идэг. Тэнд нэг байсан төрийн нарийн нэг зөвлөгөө өгөн гутал давхиччвал бүх Монголынхаа тариаламжтын бизнесийг будаа олгож идэг. Ийм засагтай байхын хэрэг байгаа юм уу? За тэгээд миний хувьд бол за тэр ерөнхий сайдын зөвлөгөөдрийн асуудал ажил хийж байгаа улсууд байна. Алдаа гаргаж ийн л гэж харъя да. Ажил хийж байгаа хүн алдаа гаргаж болдог, хулгай хийж болдоггүй юм. Тийм биз дээ. За тэр хулгайн асуудлыг бол одоо бас хуулийн байгууллага эзэслэн шийдээгүй байгаа л гэж бодож байгаа. Тэгэд шүүхээр хүн буруутай бурууг нь эзэслэн тогтоосон цагт хулгай хийсэн хийгээгүйг нь л одоо ярина шүү дээ. За тийм дээ. Энд хоёулаа ярьчвал хэрэгт болох юм байна.
3 сая хүнтэй, 60 сая малтай, газрын асар их баялагтай Монгол улс үнэхээр ядуу амьдрч шүү дээ. Амьдрал сайжраад байгаа юм ерөөсөй байхгүй. За Яах ёстой юм бэ гişүнэ? за Монгол улсын ерөнхийлөгчийн хэлдгээр төр маань үнэхээр ухаалаг байх хэрэгтэй. За би юу гэж харж байгааг бол бид бол тэр Одоо та бүдэрийн төрөний ярьснаар бол ерөөсөй ухаалаг биш харин бүр тэнэг ухаан муутай төр байгаад байгаа юм шүү. алхмаа хийж байна. Энэ эхний алхам За, гэдэг бодчих. алхчих байна. Би бол одоо бүх зүйлийг одоо хараар будаад байхгүй. Тэгэхээр Монгол улсын төр бол цомхон байх ёстой, чадварлаг байх ёстой, ухаалаг байх ёстой. За үнэхээр бид яагаад өнөөдөр улс орн маань авдар ээжийн бор авдартай мөнгөгүй байж байгаа. Тэ. Энэ бол одоо өмнөх төр засгийн одоо алдаатай бодлого байхгүй. Ардын 8 үе засаг барьж байгаа тэр 800-аар одоо миллиард гаруй долларыг бол зүгээр тараачихсан. Одоо ямар ч энэ тэр мөнгнөөс үнэрч байхгүй, сурагч байхгүй. Гэтэл яг би бол одоо мэдээж намаа нэг бас нэг жоохон Өмнөх засгийн газарт чинь танаа нам байсан шүү бас. тэрний бодлогыг 6 сарын өмнө зугатаад гараа тэрний явсан. өмнөх засгийн газар энэ бол бодлого хэрэгжижсэн байхгүй юу. Тэгээд асар их хэмжээний мөнгийг зүгээр тараасан. Зүгээр яг одоо манай шинжлэлийн засгийн газрын нэг сайн зүйл нь юу вэ гэвэл Чингис бондыг бид бол зүгээр тараагаагүй. За замаа тавилаа. За энэ бол одоо үнэхээр шинжлэлийн засгийн газар хийж байгаа асуудал. Бондор чинь ийм хүүтэй авсан, өндөр хүүтэй авсан бондын мөнгөөр зам тавьдгүй гинлээ шүү. За би Чулуунбат сайд хэлсэн шүү. За би Чулуунбат сайдын үгийг сонсно. Тэр бол жинхэнэ банкир, эдийн засгч хүн. Тэр хүн яг бол энд цензургүй яриан дээр хэлсэн шүү. За зам бол үнэхээр мөнгө өгөхгүй. Яг уу одоо би гэхдээ шинжлэлийн засгийн газрын бүтээсэн ажилд оруулаад явчих. За юу. Тэгэхээр бол мөнгө өгөхгүй нь ойлгомжтой. Гэхдээ бид бол одоо онгорхоо цорхоо замтай 21-р зуунд бол явж болохгүй. Их усрын Чингис бондоос олгодог нь бол буруу. За тэгээд бусад мөнгө нь бол хувийн хвшлээгээ дэмжлээ. Энэ мөнгө эргээд орж ирэх ёстой гэж хэлмээр байна. Тэгээд би бол одоо хувьдаа Чингис бондыг авсан маш зөв зүйтэй болсон гэж бодож байгаа. Яагаад зөв зүйтэй гэвэл монголчууд бид Монгол төр засаг одоо манай их хурлын дарга чинь те бид бол мөнгө 15 оноос энэ Чингис бондыг эргүүлээд төлнөө. Одоо хүүгээ те хасар хариуцлага ирж байна. Өмнөх засгийн газрын өмнөх одоо ардын 8 үед энэ яриа ерөөсөө яригддаггүйсэн. Зүгээр л уул уурхайн баялагын мөнгө цотгож орж ирээдсэн тараагаал байсан. Бид бол үнэхээр төр маань ухаалаг алхам хийж байна. Танаач одоо яг өмнөх засгийн газрын алдааг тавтгаж байгаа байхгүй. Яг тэгвэл маш хурдан нүүрсээ хэмжээгээр заръя гэдэг байгаа байхгүй. За мөнгө хойсглаа. Уул уурхайн экспортоо нэмэн заяа. Энийг дахиж битгий яриад ээ. За. Өмнөх засгийн газар чинь мөн л бас засгийн газар биш. Бид эдийн засаг нь өсөд байсан гэсэн чинь нүүрс зарсан мөнгө л байсан юм байлээ шүү дээ. 14%. Зарна шүү дээ. Дэлхийн улс гүрэн болгон одоо зарж байгаа шүү дээ. Ганцхан монголчууд энэ одоо энэ говийн доор явж байгаа тэр их нүүрсийг бүгдээр ингэ одоо үлдэр бариад боловсруулчихна гэвэл бид бол энэ насандаа бол тэрийг үүсэж байхгүй. Маш яаралтай зөв зарцуулаарай л гэж аахгүй юу? За тийм ээ. Харин зарцуулах ёстой шүү дээ. Зарцуул. Тий. Тэгээ харин одоо бид чинь засгийн газарт хариуцлага тооцож байна шүү дээ. За Бортууныгаа одоо Бортун Батбаяр сайдгаа бид нар бол уг нь яам нь бол зөв зүйтэй байсан юм аа. Зөв эдийн засгийн хөгжлийнхаа бодлого гаргаж авах хэрэгтэй байсан байхгүй. За харин зүгээр ерөнхий сайд мөнгө зарцуулахаас айсан уу яасан бүх эрхээ одоо Бортун Батбаярд өгсөн. Батбаяр маань одоо өөр дахиад 2 дахь таансаа нээж гисэн те. Тэгээд одоо баруун солгоогуул тараалаа л да зүгээр. Яг бид нар бол танаа мүүднийхэн бол одоо баруун солгоогүй мөнгө тарааж яан шүү л гэж би дотроо ярьдیں۔ Зүгээр. Тэр бол одоо буруу байсан юм аа. Яг одоо улсыг данс тэнцэлтэн тусгаад бид сангийн яамаар одоо бусад одоо байгууллагуудаар дамжуулаад явах байсан. Хөгжлийн яам бол зөвхөн хөгжлийнхаа бодлогыг л гаргаад явах хэрэгтэй байсан. Бортун сайдад хариуцлага тооцох биш шагнан да та харж байгаарай. Ер нь хангалттай төрийн сайд хэлээ шүү дээ. Одоо цаадах чинь засаг болгонд л сайд хийдэг нэг хэсэгтээ бол амарсан дээр байх уу? Тий өмнөх юунд чи ямар сайд хийж илаа? Батлын засгийн газар дандаа дарга сайд хийдэг усуд байдаг шүү дээ, тий. Сангийн сайд болыг гэж өөрөө гуйж исэн шүү. Тий. Гэхдээ бол бид бол Монгол улсын түүхэнд бол хизээч ийм сайхан одоо Португал сайд гарч ирснээр яг их усрын Чингис бондоос авсан болохоос ш ийм зам бол аль засгүй тавигдж байгаа юм биш үү? Бид бол энэ бол маш их том бүтээн байна. Энэ зам чинь бол одоо намрын их хоёрын санаачилсан мянганы зам төсөл явж байгаа юм байгаа үстэй. За намрын хоёр гэж ярьж байна л да. За ер нь бол Монголын иргэн бүрэл одоо энийг одоо
Намрын хоёрыг мянганы зам гэд ингээд анх танилцуулж хахад би сайн сандах. Яг бол би өдрийн сонинд байсан. Цэрэгчний сонинд байсан байхгүй. Сонингийнхан одоо тэр наацсан байгаа болохоос Монгол хүн бүр ардын нам марлс нам ялгаагүй бүгдээрээ л энэ замыг мөрөөдөж байгаа шүү дээ. Тэгэхээр заавал одоо бүтээн Монгол нүдэнд харагдж байгаа мэг нэг хүнд наах бол шаардлага. Хоёлаа түрүү нөгөө хүмүүсийг шүүхэн шийдвэр гараагүй байхад янз бүрээр хэллээ гэдгээсээ дахиад нэг асуулт асуумаар байна. Авилгатай тэмцэх газрыг та ер нь хэр ажил хийж ийнэ гэж бодож байна. Энэ хүмүүсийн энд байн хэрэг илрүүлээ тэрийг олон нийтэд зарлаад ингээд яваад байгааг улс төр гэх. Нэг хэсэг нь болохоор яг ажиллаа хийж байна сайн байна гэх. За би бол авилгатай тэмцэх газар байхгүй байхад за энэ улс гүрэн чи одоо сүрлээ авилгал хээл ахвал одоо тандхи алдлаа одоо болохоо байлаа. Энэ цагдаагийн байгууллагын дээлэхгүй байна. Яг төрөлцсөн нэг байгууллага байгуулъя гэдээ одоо Монгол улсын их хурл дээр байгуулсан гэж би өвдөө ойлгож байгаа. За өнөөдөр бол одоо ажлаа хийж гэнэ гэж би ойлгож байгаа. За одоо төрийн дор одоо улс гүрэн байна гэдэг шиг одоо хуулийн дор л бид амьдрах ёстой. Тэгээд ажлаа хийж байгаа байгууллага. За тэгээд ажлаа хийж байхад бол мэдээж миний харж байгаагаар бол энэ улс төрчгүй байгаа. Ардын нам, ардсан нам тэнд шалгаж байгаа улсууд бас байгаа. Тэгэхээр бол энэ ажлаа хийгээд явж байгаа. Харин зүгээр жижиг жараханаас том тул болоод ирэхээр л одоо янз бүрийн одоо хэлмэгдүүлэлт гэсэн асуудал яригадаад байгаа болов уу гэж би өвдө бодож байгаа. Тэгэхээр та бол тэдний хул зүгээр ажиллаа хийж байна. Ажлаа хийгээд явах ёстой. Энэ хуулийн дагуу л хийх ёстой юм. Харин гэхдээ хэлмэгдүүлж болохгүй. Хүнийг хэлмэгдүүлсэн байгал хэзээ нэгэн цагт өөрсдөд нь бол эргэл асуудал босоо штэ тий. Тэгэхээр бол яг хуулийнхаа дагуу хуулиас нэг л хазаах юм бол хэлмэгдүүлэлт болчихно. Тэгэхээр бас хуулийнхаа хүрээнд ажиллах ёстой гэдэг хэлмээр. Авилгатай тэмцэх газрыг анх удаа айтайхан хэлж байгаа улс төрч та өөрөө л болж байгаа шиг байна да. Одоо ажил хийж ин дэр улсуу тий. Тэгээ мэдээж тэнд шалгуулж байгаа хүн болгоно л одоо асуудал байгаа л одоо мэдээж сайнаар хүлээж авахгүй шүү дээ. Тэгэхээр авилгатай тэмцэх газар тагнуулын ерөнхий газар ингээ хоорондоо нэг хагараад байгаа юм шиг байгаа шүү дээ. Ер нь мэдээлүүд хийсэн шүү дээ. Тэгээ та тэрийг үгж бодож байна. Ийм хүчний байгууллагууд хоорондоо ив түнжингүү болох нь ер нь хэр зохистой юм дээ гэж бодох юм. За би хувьдаа бол бие бинийгээ хардж яхан сайн байлгүй дээ. Одоо алдаа гаргахгүй. Ажил хийж байгаа байлгүй дээ. Төрийн байгууллагууд бие бинийгээ бас харж хянаж явах хэрэгтэй тий. Гэхдээ тэр чинь бол нэг нь тагнадаг, бүр сөрөг тагнадаг. Нөгөөх нь болохоор авилгатай тэмцэх газар гэдэг одоо жишээ нь дандаа цагаан захтнуудын хэргийг би нэг л одоо зүйл хэлээ. Америкт бол одоо бас бараг 7-8 тагн чагнадаг байгууллага байдаг гэсэн мөрддөг тий. Дандаа бие бинийгээ хянаж шалгаж яадаг. Тийм учраас ардаа мундаг гаргуулахгүй бүгдээрээ бол хуулийнхаа хүрээнд ажилладаг гэсэн. Монголд одоо манай төмүүжин сайдын маань хийгээд байгаа зүйл л тэр нь л одоо яваасаа тий. Энэ тагн чагнадаг олон байгууллага байдаг гэсэн. Тэгээд Монгол хүнийг хэлмэгдүүлж болохгүй хуулийн хүрээнд ажиллах хэрэгтэй гэж хэлмээр байна. За. Тэмүүжин сайд гэснээс тэр хүний хийж байгаа хуулийн шинтгэлийг та дэмжиж байгаа юу? Гэхдээ дэмжилгүй яг залуу хүн. Би Тэмүүжний энэ хуулийн шинжилгээ анханаас нь дэмжиж байсан. Одоо Тэмүүжин эхлүүлсэн өөрөө дуусгах ёстой. Манай Тэмүүжин асар их одоо эсэргүүцэлтэй тулгарч байгаа. Би тэрийг одоо бид хоёр бол сайн анд нөхдүүд One Democrats гэдэг клубыг бид хамт байгуулж байсан. Манай ганц Тэмүүжин бид гур. Гэхдээ би бас шонхор гэдэг цаашаа явцсан л да. Тэгэхээр бол зөв зүйл хийж байгаа зөв залуу. Дуусгах хэрэгтэй. Дуусгах хэрэгтэй. Нэг хэлмэгдүүлэхгүй хүн шиг дуусгах часаа л гэж бодож шүү. Монгол улсын ерөнхийлөгч Элбэг Дөрж таныг их өгөөчтэй гишүүн гэж хэлсэн гин. Би маш олон сайт дээрээс энийг уншлаа. Тэгээ яг чухам хаана хэлсэн болоо гэдгийг олж чаддгүй. Та тэр талаар мэдэж гин үү? За миний талаар мэдээлэл тэр талаар бол үнэхээр мэдээлэл алга. Өөрөө би сонсоогүй болохоор одоо ямар нэгэн комментар хиймээргүй байна л та тий. Тэгсэн гэж. За гэдэг баярлалаа. Улсынхаа тэргүүнээс тийм үг сонсож байгаа сайхан л байна. За одоо хоёулаа нэг хэдхэн секундын дүрсвэшлэг үтсний дараа яриагаа үргэлжлүүлээ. Та ийш хараа. Улам нарийн болох нь зөв зүйтэй.
Тэгээ зөвхөн одоо гишүүн өөрийнхөө асуудлыг тэгээ энэ бол яг хөө эрс бүрдүүлэх гэж л одоо өмнөх их хурлын бичлэг байна л да. MNC телевизээр ийм явсан юм байхгүй юу? Тий. Тэгээ би танаас ярина асуу. Та яагаад ингэ конопод Би бас ганцаараа дараагүй байна. Та бас наа ганцаараа ингэ онцлоод байна те. Манай бас гоё дарга манд ардсан байна те. Тий, би яг нөгөө таныг миний зочин учраас л ингэж болд юм уу? Яа минийхийг дарчаараа өгшөө ингээ гараа явчихна. За тэгдэм аа. Тэгэхээр доош дарчдаг. Одоо бас манай гişүүд биеиндээ итгэмжил үгэн шүү дээ. Тэгээд дарчираа гээл. Таныг автомашины хоббитэй гэж сонссон. За би бол багасаа техникийн хоббитай. Автосагрын дугууланд бол одоо 10 жилийн одоо бага дунд ангийн сурагч байхдаа явдаг байсан. Пуужин загвар, нисэх загвар, техникийг бол одоо их сонирхдгоо. За тэрийн манд л одоо автомашины хоббитэй гэж хэлсэн баг. Машина өөрөө засаад унаа ивчдэг гэсэн баг шүү тэнийг. За ер нь ойр зүрийн бол манай одоо жолооч нар монголчууд чи ер нь бол техникийн дүүтэй шүү дээ. Ямар ч нэг хүнд эвдрэл биш бол тэгээд засаал явчихдаг шүү дээ. Та ямар машин ундаг одоо? Би одоо Infiniti гэж дэрэг юмд. Таныг Монголд одоо орж ирсэн бүхэл JB-г унж үтсэн гэд сэтгүүл дээр бичсэн юмсан. За ер нь бол монгол хүн бол тэ хөлгийн хамгийн сайхныг л хөмбөрл унах одоо сонирхолтой байдаг шүү дээ. Тэ төмөр хөлөг тэ айлгоор чадaltaа найдвартай хөдөө гадаа цас бороо шаварт альж газраар одоо туулаад эзнээ туулаад аваад гараад явах чадвартай тийм тэрэг бас хэрэгтэй л гэж боддог. Би бол одоо өөрөө хөдөө гадаа явдаг л да. Таны одоо санаачилсан хуулиудыг би харж илээ л да. 2008 оны 7 сарын 1-ний одоо тэр аимшигтай үйл явдлын дараа 1000 гаруй залуус шоронд орсон. За энэ дээр та бол өршөөлийн хувьд санаачилсан. За мөн урт нэртэй хуулийг санаачилсан байна. Чингэлтэй хайрхныг одоо төрийн хамгаалтанд нь авна гэд ахуулсан байна. Тэгэхээр эндээс би онцолж асуух нь болохоор урт нэртэй хуулийг асуух гэдэг юм л да. Урт нэртэй хууль одоо хэрэгжихгүй байна. Төрөөс нөхөн олгорын компаниудад өгөхгүй байна. За энэ манай Монголын энэ ногоон бүст алт олборлох асуудал одоо ганцхан бас манай Монгол их биш болчиход байна л да. Энэ чинь бол дэлхийн хэмжээний том гүрнүүдийн ус анхаарлын төвд орчод байгаа. За яагаад гэвэл одоо хүн төрөлхтний усны хамгийн одоо нандин нөөц бол цэвэр усны 20% нь бол байгаль далаад байж байна. Манай сэлэнг мөрнөөс их авч байна. Тэгэхээр ямар ч байсан тэр бидний өвөг дээдсийн байгаль далайг одоо мянган жилийн туршид одоо хамгаалж ирсэн. Яг хоо цаг хугацаа одоо хүчин зүйлээс шалтгаалаад одоо өөр улсын мэдлэлт байна л да. Тэгэхээр бид ямар ч тохиолдолд байгаль далайг уул ус мөрнөө бол хамгаалаад явах хэрэгтэй. Дэлхий бол усны хомсдолд орж байна. За ер нь 10 жилийн дараанаас урд төрчин маань хой төрчөөс ус импортлох ийм одоо асуудал хүртэл яригдчих байна шүү дээ. Тэгэхээр усны асуудал дээр бид бол онцгой анхаарья гэдэг л одоо зүйл яригдж байгаа шүү дээ. Их авж байгаа газар нь алт олборлохоо болио гэдэг. За тэрний явцад бол одоо мэдээж алт олборлож байгаа компаниудын хөрөнгийн асуудал яригдсан, хохирлын асуудал. Одоо эцсийн байдлаар бол шийдээгүй байгаа. Би бол энэ хуулийг санаачлагчдын нэг. Тэгэхээр бол одоо сая эдийн засаг ямарч байгаа үед энэ ногоон бүст байгаа бүх алдаа ухаад тусгал гэсэн ийм санаа яваад байгаа юм л та. За би байнгын орооны даргад хувь гишүүний хувьд бол би үүнийг бол дэмжихгүй. Одоо ганцхан тэр алтыг ухаж авснаар одоо бүгдээр амар сайхан жаргана гэсэн юм яриад байгаа. Тэр бол ерөөсөө тийм биш. Ерөөсөө монголчууд бид олж энэ уулуурхан экспортоос орж ирж байгаа хөрөнгө ухаалаг зарцуулах шаардлагатай байна гэдгийг л одоо хэлмээр байна. Та бол эко имижтэй хүн тийм үү? Ер нь байгаль орчинд дийлхтэй. Та өөрөө ч тийм мэрэгжлийн хүн. Мөн хоёр гээд нэг хүн байлаа. Одоо иргэний хөдөлгөөний тэмцэгч та мэдэндээ шоронд орцсон. Олон жилийн хорих ялтай. Тэр хүн энэ байгалийн чинь хамгаалж явсан. Гэтэл тийм олон жилээр шоронд хорчлоо. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг? За энэ асуудал бол өөрөө хууль өрөөнд л шийдэгдсэн асуудал. За мөнх хоёрыг би өмнө нь төрийн ордонд руу сум тавиад одоо бас асуудал үүсэж хахад би өөрөө одгүй гишүүн бит хоёр батлан даалтад гаргаж ирсэн юм байна. Тий. Өмнө нь үү? Өмнө нь. Тий батлан даалтад би одоо өөрийн биеэр очиж гар үсгсрээд батлан даалтад гаргаж ирсэн. За ярил одоо ийм төвхтэй. За тэр нь бол сая гарч ирээд дараагийн болсон асуудал нь бол энэ урт нэртэй хуулийг цааш үргэлжлүүлэх нь зүйтэй гэдэг одоо байр суурийг одоо хамгаалсан байлээ л дээ. Тэгээд буу зэвсэг болоод зүгээр ер нь бол монгол хүнийхээ эсрэг буу зэвсэг
За тэр тусмаа одоо төрөмийн сүл дүршөө гэж одоо монголчууд төрөө дээдэлдэг ард юм. Гэтэл тийшээ одоо гарнат буу чиглүүлээд барьж орно гэдэг чинь энэ бол бас байж болохгүй асуудал гэж би хувьдаа бодож байгаа. Тэгэхээр бол их эзэн Чингис хаан маань хүртэл одоо ерөөсөө л их цаазаа хэрэгжүүлэн тэр төрөл садны хүн байна уу, төрөл садных биш үү, тэр бол хамаагүй байдаг гэсэн шүү. Тэгэхээр Монголын төр төмөр нүртэй байх ёстой. Хуулийн дагуу асуудал шийдэгдсэн байна л гэж одоо би тайлбар хэлмээр байна. Гэхдээ одоо мөнх хоёрын энэ сууж байгаа асуудлыг одоо зөв буруу гэж хэлэх бол одоо бас яг би хэлээд өгөнчт бол хэцүү. Санаа нь бол байгаль хамгаалах санаатай. Одоо миний бас мөнх хоёр бит хоёрын санаа бол нийлж байгаа шүү дээ. Нэг санаатай биш. Нэг санаатай. Гэхдээ буу шийдэн болоод тэр гранат марнат болоод явчихсан л өөр нь буруутгачлаа шүү дээ. Би одоо тэрүүн дээр л алдаа хийсэн юм болов. Тэгээд би бол одоо энэ хуулиа санаачлагч нь. Одоо би одоо намрын чуулганаар энэ хуулийг хуулийг хилцээд бид явна л да. Тэгэхэд би бас байр суурь хамгаална гэж би бодож байгаа. Энэнд бол ямар нэгэн популизмын үнэр байхгүй шүү. Монголчууд бид бол энэ бол бидний дараагийн үйл одоо энэ асуудлыг шийдэж яваг. Одоо бол байдгаараа л байг гэж хэлмээр байна. Одоо тэр төргөөс сая бид хангалттай талбайг хайгуулал лицензэд гаргалаа. Ашигт Монголын хуулиа бид нээж өглөө. Тэгэхээр эдгээр асуудал дээр л уул уурхаагаа яриачаа л гэж би хэлмээр байгаа. Энгийн ард иргэдээ буу шийдэн барих чинээд хүргэсэн энэ төр засгийн буруу юм шүү. Наад хууль чинь хэрэгжихгүй байсан учраас тэр иргэн тэмцлийнх нь би бол буудах байсан гэж бол би бодохгүй байна. Зүгээр бүү барьж явсан болов. За тэмцлийн нөгөө энэ хуулийг хэрэгжихгүй байна гэж бас ярьж болохгүй л дээ. Энэ төрийн хууль бол хатуу. Монгол улс ногоон бүсэд энэ олборлолт бүгд зогссон. Хэрэгжээд явж исэн. Хэрэгжүүлээд хилцэх гэж яхад энэ асуудал яригдсан байхгүй юу? Тэгэхээр бол энийгээ зогсоогооч л гэдэг асуудал тавьсан. Би бол одоо тэр уу зэвсэг болсноос бусад юм уу бол зөвтгөнө. Би таныг харин хин мөнх хоёр туслаач л гэж хэлэх гээд байна л. За мэдээж би байр суурь илэрхийлнэ. Гэхдээ би бол энэ урт нэртэй хуулийг өөрийнхөө байр суурин дээр зогсож яана гэдэг чинь бас мөнх хоёрын ярьж ирсэн, миний ярьж бид бол бие биенийхээ үйлргийг үргэлжлүүлээд явж байгаа гэж ойлгож байна. За яг аливаа юм хоёр талтай тийм үү. За мэдээж байгаль орчин дээлтэй энэ талаасаа зөв урт нэртэй хууль чинь. Гэтэл өчнөө олон компаниудыг дампууруулчлаа. Банкнаас өндөр хүүтэй зээл авсан компаниуд одоо хүртэл нөхөн төлбөр байхгүй. За Монгол төрийн хууль хүн болгонд бас таалагдах албагүй шүү. Хүн болгонд таалагдах компани болгонд энэ бол алсыг арсан хууль. Алсад бол алс ирээдүйд одоо та энэнд бол ашгийг нь бол тооцоход хэцүү. Ямар яриг сөрөг үр дагавар гаргахад хэцүү. Гэхдээ хэлэхэд хэцүү. Би ч хэлэхэд хэцүү. Гэхдээ нэг л зүйл байна. Энэ бол зөв хууль гэдэг нь. Нөгөө талаар бол сая олон компаниуд дампуурж байна гэж биднээс шалтгааллахгүй дэлхийн зах зээл дээр манай түүхий дунж байна. За тэгээд төмөр замыг бариулахгүй гадаадын улс төрийн гадаад улс гүрнүүдийн компаниудын нөлөөнд орж монголчуудын төмөр замын асуудлыг шийдэхгүйгээр маш их олон одоо MCS компани бусад нүүрсний компаниуд төмөр замгүй бүгдээрээ л одоо дампуурхан шатан дээр даваан дээр байж шít. Тэгэхээр бол бид бол Монгол төрийн эхний сая одоо эдийн засгийн хөндлөлөөс гарах 12 онд бид ялангуутаа хийх ёстой байсан алхам цаг хугацаа алдсан алхмуудыг хэлгэж байна. Төмөр замын асуудлаа ерөнхий сайд одоо үнэхээр хойр ганцсан. Энэ бол засгийн газарт нь байсан сайд нар бол шахалт үзүүлжсэн байх. Нөгөө талаар энэ ашигт Монголын хуулийн лицензийн оргийг эрт тавих ёстой байсан юм а гэдгийг хэлмээр байгаа. За та бүхэн ярилцлага ер нь өндөрлөх тийшээ хандаж байна. 2 минут үргэлжлэн байна. 2 минутанд хоёлаа асуултаа сайхан дуусганаа. Таныг анх улс төрд хөтлөж оруулсан хүн чинь ерөнхийлөгч Элбэг Дөрж гэдэг энэ үнэн үү? За улс төрд хөтлөж оруулсан хүн бол яа харахгүй одоо Захааг Элбэг Дөрж гэж одоо Монгол улсын төрийн тэргүүн маань байна. Би энэ хүнийг бол үнэхээр Монгол төрд хэрэгтэй хүн. Монгол төрийнхөө төлөө бүх зүйлээ золж чаддаг. Монголынхоо нэрийг дэлхийд өндөр төргөж явж байна. Монголын удирдагч нар бол одоо ЭБ дарга маань өөрөө дэлхийн хэмжээний тоглогч боллоо л гэж би хэлмээр байгаа. Тэгэхээр би энэ хүнтэй санал бодлоо нэг байдаг зүйл маань юу вэ гэвэл бит хоёрын үзэл баримтлал бол нэг байдаг. Тэгэхээр бол бас үлгэр дуурал авах зүйл бол бас байдаг. За мэдээж одоо бас надаа Ахмад хүний хувьд одоо намын лидерийн хувьд улс орны тэрүүн тэргэний хувьд бол бас бид хоёр бол
бас асуудлыг талаас нь ярилцаж бас санал бодлоо солилцдгоо. Тэгээд энэ хүнээс бол одоо суралцах зүйл миний хувьд бол их байгаа. Та хоёр танилцаад хэдэн жил болж байна? За танилцах асуудал ярих юм бол за би чинь 1990 онд 1-р курсын оюутан 18 настай. Тэр үед бол одоо би даргыгаа барааг нь хараад бас гар бариад би чинь 1990 оны 2 сарын 18-нд ангайхын дээдээ 18 оюутныг Монголын Ардч намын ангадгаар чөлөөтийн хуралд би бас авчирч суулгаж ирсэн. Би бас нэг мандат зүүжсэн. Тэр бол байсан. Тэгэхэд бол одоо мэдээж тэр үед л харж байсан л да. За тэгэд мэдээж хурлын гишүүн болоод би явснаар улам одоо үзэл бодлоо гишүүн болчоод дотн танилцсан бүр ингэж ярьж уурж үзэл бодлоо илэрхийлдэг болсон юм уу? За эсвэл тэрнээс өмнө болчоод таныг ардсан болоо тийм болсон юм аа. Гишүүн болоо тийм болсон юм уу? Тэгж асууж байгаа учраас би хариулъя. За та нөгөө нэг сонгуулийн ерөнхий хорооны дарга Баттулга гэж хүмүүс нэг санаж байна. Саналгүй та тэгж асуусан бол би хариулъя гэдэг. Тэр санаанд хариуллаа. За та Монголын улс төрд мод тарьж чадсан уу? За тэрийг 12 онд одоо манай Чингэлтэн иргэд маань одоо ихтгэл үзүүлсэн. Тэгэхээр бол би бас буруу зүйл ярьдгүй байсан болов. Ерөнхийдөө бас итгэлийг олсон болов гэж би хувьдаа боддог. Тэгээд бас энэ итгэлийг алдахгүй байх юм санал гэж боддог шүү дээ. Харин Монголын улс төрд мод тарьж чадсан уу? За тэр мод ургуулах чи хэцүү. Одоо би ганцаараа тарьчихсан гэдэг бол хүмүүс одоо амьд мод тарьсан юм уу, ямар мод ингээд ер нь хүмүүс их төрөлддөг шүү дээ. Энэ асуудал бол хариулахад хэцүү. Тэгээд би улс төрд явж ивэл одоо бас тэр мод нь байна л гэдээ ойлгох хэрэгтэй. Таныг мод гэж ойлгох юм уу? Мод нь ургаад явж байна гэж ойлгох хэрэгтэй. За баярлалаа. Асуудал эргүүлэх юм а тий. Их үүсгэх юм тий. Ярилцлагынхаа төгсгөлд хоёлаа та түрүүн хариуцлага тооцох ёстой гэдээсэн Бортун сайд, Батбаяр сайд, Нямжуугийн Батбаяр сайд хүмүүс нөгөө Бортун гэдээгээр хийн гэж бодож магадгүй. Эдийн засгийн хөгжлийн сайд одоо эндээс хариуцлага тооцож огцрох биш бүр шадар сайд болно гэж би бодож байна. Та юу гэж бодож байна? За Монгол улсын ерөнхийлөгчийн хэлж байгаа гаднаас цус хэлбэ шинэ хүмүүс оруулж ирсэн дээр үсттэй. Би бол одоо тэр дан дээлтэй сайд нарын бол дэмжиж байгаа. Монгол улсын ерөнхийлөгч зөв зүйл ярьж байгаа. Хоёлаа энэ дээр мөрөцчих уу? Юун дээр мөрөцөх вэ? Би бол тэхгүй гэж бодож байна. Бортунаг шадар сайд буюу гадаад харилцааны сайд болгоно гэж бодож байна. За дараа нь хоёлаа эргээд нэг ярихдаа энийгээ эргэж дурсан шүү. За Тэгээ. Ер нь бол гаднаас бол төлхөө орж ирэх нь зөв зүйтэй. Тэгээд Монгол улсын ерөнхий сайд бол хуулийн хүрээнд гэж байна. Хуулийн хүрээнд гэдэг чинь бол одоо бүгд дотроос гэсэн үг биш шүү дээ. Тэгээ манай Монгол улсын хурлын гишүүд энэ давхар дан дээлийн асуудлыг 16 оноос зөвшөөрсөн байгаа. Тэгээ ерөнхийдөө бас зөвшөөрөөд яваад байна гэж ойлгох хэрэгтэй шүү дээ. За баярлалаа танд. Цензургүй ярианд ирж цензургүй ярилцсан танд их баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. За амжилт. Баяртай үзэгчдээ цензургүй яриа нэвтрүүлэг үгээр өндөрлөж байна. Ирэх даваа гарагийн 21 цагта эрг уулзцгаая. Баяртай. Цогоогоо та манай тойрогт хинт саналаа өгөх гэж байна. Баяр сайхан. Хэний? Бард хүүгийн баяр сайханд да.